Бүгдээр нь хагас өдрийн мэнд хүргье. Өнөөдөр биднээс энэ DeFi төслүүдийн талаар ярина. DeFi төслүүдээр маш их юм decentralized exchange буюу төлөвлөсөн бус exchange-ууд орсон. Маш их бас энэ токенууд орж байгаа. Ийшээ бол дэлхийн нийтээр нэлээд олон долларын хөрөнгө оруулалт хийцэн явуулж байгаа. Нэлээд өсөлттэй байгаа энэ токенууд. Одоогоор бол 8 тэрбум 720 сая долларын хөрөнгө оруулалт хийцэн байна. Энд үн цэнтэй энэ DeFi токенуудыг авснаар өөрийнхөө хөрөнгийг хэд дахин өсгөх юм боломжтой байгаа шүү. Тэгвэл бас аюултай юм токенууд байдаг. Яагаад гэвэл decentralized exchange-ууд Compound, Uniswap, Moniswap, Banker, Balancer гэдэг ингээд exchange-ууд бол өөрсдийнхөө токеныг хийхээс гадна тэр exchange руу хүн бол өөрийнхөө токеныг нэмж хийх боломжтой юм болцоотой байна. За одоогийн байдлаар биткойн маань 10,310 доллартай байна. Ойрын үед унцсан байгаа. Өшөө доош унах болов гэж бид үзэж байна. За Uniswap дээр энэ токенуудын чагсаалтыг гаргаж ирсэн байгаа. Энэ бол бусдыг сэргийлэх зорилготой. За энэ дээр бол хүмүүс бол өөрсдийн хүссэн токеноо нэмж байршуулах, нэршлийн нөгөөх ийм боломжтой байгаа шүү. За ингээд жагсаалтууд нь байж байна. OneInch, Token List, CoinMarketCap, CoinGecko гэдэг ингээд платформуудын хичнээн токентой ингээд бүгдийг бичсэн байна. Энэ жагсаалт нь байхгүй токенуудыг та бүгд авч болохгүй гэсэн. За энэ жишээ нь CoinMarketCap-ийн 69 токен ямар токен гэдэг бүгдээрээ 69 токенын нэртэйгээ символтойгоо тэгээд контрактын энэ хаягтайгаа байж байгаа. За ер нь бол энэ DeFi төсөл рүү бол ойлголтгүй үед бол орох тийм шаардлагагүй гэж бид үзэж байгаа. За энэ ингээд Crypto.com токен байна. Энэ символ нь гэж энэ линк буюу энэ контрактын хуудас гэж байгаа. За бид яаж ажилтгав гэхээр энэ одоо бол төрөвч холбоог байна. MetaMask ч юм уу, Binance-ийн Polkadot, Origin гэдэг ингээд төрөвчүүд байдаг. За бид бол энэ MetaMask-ын дээр өөрийнхөө хөрөнгийг хийсэн байгаа. Ийшээ холбогдохын тулд бол энэ MetaMask бол энэ Binance-ын төрөвч байгаа. Интернет байгаа газраас танаас бол хаанаас өөрсдийнхөө төрөвч боломжтой шүү. Гэхдээ холбохынхаа өмнө мэдээж MetaMask-ын дээр данс үүсгэн. Данс үүсгэхдээ бас нууцтай. Тэр нууцлалаа мэдээж яаж болохгүй 12 өсөх ч юм уу 24 өсөх гэдэг. Тэрийгээ та бүгд одоо сайн хадгалах хэрэгтэй. За ингээд холбох гэхээр ийм бичиг ороод ирж байгаа. За энийг ингээд connect гэдэг дарна. За ингээд MetaMask нь холбогдчихдаг байгаа шүү. За ингээд MetaMask нь холбогдсон байна. За энэ дээр ямар нэгэн токеныг биднес нэмж болно гэсэн. Энийг нэмхийн тулд биднес ямар үйлдэл хийх вэ гэхээр одоо харин энэ дээр swap хийж болно, pool байгуулж болно. Жишээ нь pool байгуулаагүй токен байвал энэ бол бас авч болохгүй гэсэн. За энэ дээр саяны OneInch бусад юм дээр юу вэ гэдэг. За OneInch-ийг би сонгоцсон. Энэ дээр EVE token list-ийг сонгож болно. EVE token list дээр юу вэ? За жишээ нь CCC гэдэг байна уу? За байхгүй тий. За энэ нь CCC гэдэг байхгүй байна. За дахиад солио OneInch-ийг авъя. За энэ дээр бол CCC. За энэ дээр бол байна. За энэ бүх газруудад бол хүмүүс өөрийнхөө токеныг хийгээд нэмэх боломжтой байна. За би танарт үзүүлье. GitHub гэдэг юм юу гэдэг сайт. За энэ дээр та ихэд бүртгүүлээд өөрийн данстай болох хэрэгтэй. Тэгээд энэ нь бол алслагдсан Binance сервер маягийн файл хадгалдаг мэдээлэл хадгалах боломжтой юм сайт байна. За энэ дээр биднес нэрээ солих хэрэгтэй. За биднес Smart Trade Coin дээр хөрөнгө оруулалт хийсэн байгаа. Тэрнийхээ нэрийг үгүй Smart Trade Token гэдэг үгчээ. За энд бол хаягн дээр Smart Trade Coin-ийн хаяг байгаа. Etherscan дээр 2 тэрбум токентой. За энийг бол copy гэдэг. За тэгээд би одоо Gist Hub гэдэг хаягаар орох хэрэгтэй шүү. Энэ дээр хаягн дээр ороод сайн нэгийг тавьчихна. За хуулцсан. За энэ нэрийг өөрчлөн Smart
токен гэдэг. Smart Trade token. За энд бас өөрчлөе. Smart Trade token. За ингээд олон нийтэд харагдахаар одоо нууц биш энийг үүсгэн иймэрхүү зүйл гараад ирнэ. За энэ raw гэдэг дээр нь дараад за энэ хаягийг хуулаад авчих. За энэ хаягаа хуулж аваад нөгөө GitHub-ийнхаа юм дээр тавьчихна. GitHub нь Uniswap-ийнхаа хаягн дээр тавих хэрэгтэй. За биднээс энэ дээр pool үүсгэнэ. Хэрвээ энэ дээр ямар нэгэн pool юм уу энэ өөрийнхөө юу хийгийг бол энэ орохгүй гэсэн үг шүү дээ. За pool үүсгэнэ. Инч дээрээ за ингээд change гэдэг 1 inch дээрээ би санийхаа хаягийг авчиж тавьчих. За ингээд нэмэх гэдэг. За тэгмээс ингээд миний саний үүсгэсэн токен ороод ирчих. За энэ ингээд ороод ирсэн. За энэ дээр юугаар харна? Намшуу токен үүсгэсэн байна те. За энэ токены жагсаалтад ороод ирлээ. За энэ ороод ирсэн хаяг нь энэ байна. Түрүүний хэдэнсэн хаяг зарим дээр гарна. Ethereum л ингээд өсөд харагдчихж байгаа жишээ байна. За ингээд энэ токен үүсгэсэн биднээс. За тэгээд нэгд pool дотор токен үүсгэсэн чинь юуны жагсаалтууд дээр swap хийх бас болно. За ингээд pool үүсгэсэн. Pool дотроо биднээс ингээд ороод smart trade token гэдэг ингээд очив. За ингээд swap хийж болж байна бас тийм. Нэгсэндээ фермер авах боломжтой гэсэн. За эндээс харахад бол ингээд хин ч гэсэн энэ дээр өөрийнхөө токен хийчих боломжтой учраас та бүгд энэ coin Uniswap-ийн токен жагсаалтуудыг харж ээж мөнгө оруулах зүйтэй гэж биднээс хэлэхээр байна. За ингээд энэ бичлэгийг та бүгдэд болгоомжлуулах хүснээс хийж байна. Scam хакеруудаас болгоомжлороо DeFi төсөл оролцохдоо бас болгоомжтой оролцоорой. За анхаарал тавьсан баяр та. Дараагийн бичлэг хүртэл баяр та.